Дэлхийн монголчуудын MJL радио нэг тусал. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллаж байна. Сарнай цэцэг. Сарнай цэцэг бол байгалийн жамаар 35 сая жилийн өмнө үүсч бий болсон гэдэг. Харин хүн төрлөختөн тармил байдлаар үржүүлээд 5000 жил болж байгаа. Энэ дэлхий дээрх хамгийн дэлгэрсэн бас хамгийн ихээр хүмүүс таньж мэддэг цэцэг юм. Манай эртнээс өмнөх 300 онд эртний грекчүүд аль болох ашигтай байж болох ургамал ногоо тариалж эхэлсэн ба. Энэ үед сарнай цэцэг анх тарьсан гэж түүхэнд үздэг. Энэ нь юугаар батлагддаг вэ гэвэл тухайн үеийн яруу найрагчдын бичсэн шүлэг найраглалд сарнай цэцгийн 10 гаруй нэр төрөл, өнгө, хэлбэр дүрс, үнэр бичигдэж үлджээ. Эртний грекчүүд тарж ургуулсан сарнай цэцгээрэн гэрээ, хашаага, зоогийн ширээгээ чимж, бас заримдаа үнэрийг нь ашиглан тансаг ус сүрчиг гаргаж байсан бол сүүлдээ баяр ёслолын үеэр бие биедээ жихэр өгөхийн оронд цэцэг бэлгэлдэг болжээ. Магадгүй энэ үеэс сарнай цэцэг бэлгэлэх соёл дэлгэрсэн ч байж болно. Эдүгээ манай дэлхийд 28 өнгийн 25,000 гаруй нэр төрлийн тармил сарнай цэцэг бүртгэгдэжээ. Тэгвэл яагаад сарнай цэцэг хамгийн ихээр бэлгэлдэг цэцэг гэж тооцогддог юм бол? Хамгийн гол нь сарнай цэцэг дэлбэлээгүй байхтаа ч үсгэлэнтэй харагддаг. Урт нарийн ишин дээр тогтсон нимгэн боловч олон давхар дэлбэний хагас эргэсэн зүүр зэрэг нь сарнай цэцгийг бусад бүх цэцгээс илүү тансаг харагдуулдаг. Ийм цэцгийг гоё сайхан харагдуулахын тулд нэмэлт чимэглэл огт хэрэггүй байдаг нь хүмүүст таалагддаг байна. Зам нь түнчлэн хүйтэн халуун аль ч улиралд ямар ч улиралд тариалан ургуулах боломжтой, хизээж хаанаас ч худалдан авахд байнга бэлэн байдаг. За бас хамгийн түгээмэл бас тансаг цэцэг бол сарнай юм. Тийм ч учраас хүмүүс таалагддаг цэцгийн жагсаалтыг сарнай цэцэг үргэлж тэргүүлдэг. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллалаа.